За сайн байцгаана уу? Өнөөдрийн мэндийг хүргье. Та нар сошиал дээр л өдөр бол өтөхтэй байдаг тийм. Би ч өтөхтэй байдаг. Бидний ихэнх ордог сувгууд гэх юм бол одоо Facebook байна, Instagram байна. За дээрэс нь TikTok байна. YouTube байна гэдэг иймэрхүү. Тэгвэл дэлхийд дээрх бүх хүн адилхан. Гэтэл нэг юм сонирхолтой юм болж байна л да. Юу вэ гэсэн чинь Америкт байгаа үйл ажиллагаа явуулж байгаа TikTok-ыг зарчаач өгшөө гэд Трамп гуугаа явж байгаа юм. За иймэрхүү мэдээлэл өчигдрөөс хойш ерөнхийдөө яригдж эхэллээ. За тэгвэл бидний өнөөдрийн сэдв юу вэ гэхээр TikTok-ийн асуудал. Тэгэхээр энэ TikTok гэдэг платформ хөгжөөд бас нэлээд удажлаа. Тэгээ энэ TikTok-ийн асуудал бол 2020 онд бол нэлээд өндрийг авч ирсэн л да. Энэ бол Трамп ерөнхийлөгч байх үедээ TikTok-ыг харцсан. За юу вэ гэхээр TikTok-оор дамжуулаад Америкийн хэрэглэгчдийн мэдээллийг авч одоо тагнуулын үйл ажиллагааг бол Хятадын засгийн газар хийж байна гэдэг мэдээллийг бол удаа дараа хийсэн байж байгаа. За иймэрхүү асуудлаар бол 2019 онд Huawei-г оролдоод Huawei-г явуулсан тийм. Тэгээ Huawei дээр ерөнхийдөө Android үйлдвэрлэлийн системг болоод Google-ыг байхгүй болгоцсон гэсэн үг тийм. Тэгээд Facebook-ыг байхгүй болгож ингэж Америкийн зах зээлээр шахаж гаргаж исэн ийм түүхтэй байдаг. Тэгээд дараагийн шахалт хийжсэн байгууллага бол TikTok байсан. Тэгээд TikTok ерөнхийдөө бол ямар шахалт хийсэн бэ гэхээр Америкт хувай зараа гэдэг ийм шаардлагыг бол тавьж исэн. За тэгээд энэний дагуу тухайд юу болсон бэ гэхээр TikTok-ийн хувийг худалдаж авъя гэдгийг Америкийн бас нэг том компани Oracle гэж байдаг. Тэдний худалдаа авах санал тавьсан. За энэ дээр болохоор хэлцэл дээр 12.5%-ийг нь Oracle авъя. 7.5% нь Walmart гэж байдаг тийм нэг юм сүлжээний дийлгүүр. Эднийх авъя гэдэг ийм саналыг бол TikTok тавьсан байдгийг. Ингээд энэ хилцэл бол гэхдээ яг болоогүй. Энэ дээр ямар зүйлийг хийгсэн бэ гэхээр Америкт явуулжгүй TikTok-ийн хэрэглэгчдийн мэдээлэл болон аюулгүй байдлыг Oracle хариуцдаг болсон. Тэгээ Oracle эндээс бол жилдээ 1 тэрбум орчим доллар авдаг. Нэгсэндээ бүх мэдээлэл Хятад байгаа компанид нь очдгүй гэдэг тийм. За тэгвэл TikTok-ийн компани энэтэй холбоотойгоор юм 2 салж хөгжсөн байж байгаа. За одоо энэ хараа. Америк TikTok, Хятад TikTok. За Хятад TikTok-ийн Douyin нэрлэдэг ийм байж. За тэгвэл энэ компанийн хувьд энэ ер нь бол төрийн оролцоо байдаг. Эзэмшлийн аваад үзэх юм бол нийт компанийх нь 60% нь Америкийн хөрөнгө оруулагч нарт байдаг юм байна. Энэ TikTok-ийн одоо энэ ByteDance гэдэг компанийх нь. За үүндээ болохоор энэ General Atlantic, за Америкийн дөрвөн компани, Японы SoftBank бол энэ 60% эзэмшээд үлдсэн 20% нь бол үүсгэн байгуулагчтай Жан Иман гэдэг нөхөр. За Жан Иманы талаар бид сонссон бол нөгөө саяхан Хятадын тэргүүн баян болж хувирлаа. Нэгсэндээ Tencent-ийг бол гүйцэж ах шиг байна. Ийм. Тэгэхээр бол TikTok-оос маш их хэмжээний орлого олдог гэдэг. За дээрэс нь ажилчид нь 20% эзэмшдэг. За онцлог нь юу гэхээр TikTok-ийн ByteDance гэсэн үг шүү дээ. 20% эзэмшчихвөө энэ Жан Иман маань дангаараа компани саналын эрхийн 50% дангаараа эзэмшдэг. Нөгөө нэг Америкийн компаниуд нь болохоор зөвхөн хөрөнгө оруулалт хийж ашиг авдагаас үйл ажиллагаанд нь бол оролцох боломжгүй ийм юм байж. За бид нар энийг яг ярьж байна гэхээр за TikTok-ийн эзлэх хувийг хараад үзье те. За TikTok-ийн хувьд болохоор за нийт одоо нэг 70 орчим хувь юм уу те 18-аас 34 насныхаа эзэлдэг. Ер нь бол харьцангуй залуу платформ гэж нэрлэж байгаа те. За 35-аас 45-ын нь 15% эзэлж байна. 45-аас 54 нь 7.9, 55% 6.2% бол эзэлж байгаа жишээ. Ийм хуваар байж байгаа. За тэгвэл нийт сошиалын тархацын байдлаар аваад үзье л да. За одоо хүртэл 2024 оны 10 сарын хүртэлх статистикийг аваад үзэхэд Facebook-т зарцуулагчдын тоо номер 1 байд юм байна. За энэ нь болохоор сартаа бол 3.7 тэрбум хүн бол оролцсон үздэг Facebook-ийг гэж үзсэн байна. За дээрэс нь YouTube 2-т орж ирж байгаа. За YouTube зарцуулах хүмүүс нь болохоор 2 тэрбум 53 сая хүн үздэг юм байна. За тэгээ Insta орж ирж байна. За Insta бол 2 тэрбум. За дөрөвт бол WhatsApp орж байна. WhatsApp нь энэ
бусад платформоос анцуулах нөгөө мессеж бичдэг юу гэдгээр болж жоохон өөр болчихж байгаа. За тэгээд TikTok бол албан ёсоор 5-т яг сошиал платформ гэдэг дээрээ дөрөвт орж ирж байгаа. Нэг 59 тэрбум хүн бол сартаа үздэг гэдэг юм гисэн. За тэгээд WeChat гэсэн юм. Тэгэхээр энэ зах зээлд эзлэх байр суурь улам л өснө нэмэгдэнэ. Яагаад гэхээр TikTok-д орж буух хэрэглэгчдийн насны тоо 18-аас 34 гэж үзэж байна. Энд бол насанд хүрсэн хүмүүс. Бид нар энэ дээр насанд хүрээгүй хүмүүсийг авч тооцсонгүй. Сүүлийн үе залуучууд бол ялангуяа TikTok, Instagram-ыг ашиглаж байгаа. Настай хүмүүс болохоор Facebook ашигладаг гэдэг судалгааг бол жишээ нь Монгол бол гаргаж байна л да. За энэ дээр яагаад гэдэг вэ гэхээр сүүлийн үед бол хүмүүс айгүй их нөгөө мэдээлэл их орж ирж байгаа учраас бид нар ямарваа нэгэн мэдээллийг удаан хугацаар үзэхээр юусо болцсон байж. Жишээ нь та нар Facebook-оос одоо ихэнхдээ юу үздэг вэ? Reels голцсон үзнэ, story голцсон үзнэ. Reels-ийн хувьд бол 1 минут орчим. Ерөөд анхаарал төвлөрөх 1 минут хараад гүйлгээд явчихаа. За хэрэг та нар 1 цаг орчмын бичлэг үзэхээр бол ингээд 10-20 секунд гүйлгээд ергийн утгыг хараад ингээд явж байгаас яг тасралтгүйгээр 1 цаг зарцуулах бол багассан. Энийг бол арай өөр зүйл зарцуулах сонирхол өндөр болсон байна. Эсвэл бол энээс өөр олон үзэх контент байгаа учраас бид нар энэ цаг зарцуулахаа болсон. Тэгэхээр ирээдүйд харахад TikTok зах зээл дээр эзлэх байр суурь маш өндөр байгааг бол илэрхийлж өгч байна. За тэгвэл хэдүүлээ TikTok-тай холбоотой. За Трамп иймэрхүү мэдээлэл хэлсэн гэж. TikTok-ийг авах одоо юу гэдэг хугацаа сонгож олно гэдэг зүйлийг бол Трамп ярьж байна. За бид нар мэдсэн бол 1 сарын 19-нд TikTok Америкаас гарнаа гэдэг юм яриад зарим хүмүүс TikTok-ыг баяртай гэдэг нэг юм бичлэгүүд бол хийжсэн байж идэг. Тэгээ Трамп ерөнхийлөгч болоод удаагүйгээр энэ хугацааг бас сунгаад 4 сарын 5 хүртэл сунгасан юм байна. За үүнтэй холбоотойгоор Америкийн нэгдсэн улс Хятад руу тарифын тогтооцсон 20% тариф тогтооцсон ба бүх. За энэ дээр бол Хятад ямар нэгэн хариу өгөөгүй байгаа. Тэгснэ энийг Трамп юу гэж тайлбарласан бэ гэхээр 20% татвар гэдэг зүйл, тариф гэдэг зүйл бол TikTok-ыг худалдаж авах хөшөөрөг юм гэж өөрсдөө тайлбарласан байж. За яагаад Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч TikTok-ийн асуудалд оролцож байгаа юм бэ гэдэг. За бид нар мэдэн шүү дээ одоо миний сошиал платформ дээ Facebook ингээ байж дээ. За ингээ улс төрийн сонгуул болох үед энэ битүү улс төрийн мэдээллүүд орж ирдэг. За би энэгээр хүртэл иймэрхүү юм хийж идэг тийм бичлэг хийж идэг. Тэгэхээр энд бол хүнд нөлөөлөх байдал маш өндөр байдаг сошиал аягүй. Тэгвэл TikTok ч гэсэн адилхан. За саяхан нэг юм болсон байна энэ нөлөөлөлтэй холбоотой. За энараа энэ өчигдөр шуугаж ихсэн. Cartel Talk гэдэг нэг юм гарсан байна. За нөгөө Америкийн нэгдсэн улс чинь юуниттэй бол нэлээд үзээд байгаа. Одоо энэ бичлэг юм тийм. За энийг хараарай. Хар тамхины 8-ачтай нэлээд үзээд байгаа. Тэгсэн чинь одоо эдгээр яаж Cartel Talk гэдэг чинь хаштагтайгаар ийм бичлэг оруулаад за та одоо юу гэдэг те Америкийн иргэн юу ч байсан ингээд тэг манай энэ тээвэрлэлтийг ингээд хийгээд те бид нар цагийн заагаад өгчин тэгэх юм бол одоо энэ тээвэрлэлтийг хийгээд мөнгө аваад гоё амьдарч болно штэ гэх нэг иймэрхүү бичлэгүүдийг хийж TikTok-оор цацаж эхэлж байна. Нэгсэндөө тээвэрлэлтийг Америкийн иргэдээр хийлгэх юм сонирхол одоо энэ дээр ингээд энэ ингэж их мөнгө амар аргаар мөнгө олж олно шүү. Онгоцтойгоо ирээд ингээ авч олно тий. Заваар ирээд ингээд ачаагаар биднээс аваад ингээ тэр газарт ингээ хүргээд өгч болно. Иймэрхүү зүйлүүд. Тэгэхээр энэ TikTok-ийн нөлөө маш өндөр ялангуяа залуучуудад маш өндөр орж ирж байна. Тэгээ эндээс болоод энэ хаягийг бол устгасан ийм зүйл Америкт өгч байгаа л ийм гэсэн гэж. Тэгээ яагаад энэ нөлөөл өндөр байна гэж үзэж байна. За Америк бол нийтдээ 345 сая хүн амтай гэж үзэж байна. Үүнийх нь 121 сая орчим хүн TikTok данстай аккаунттай байж байна. Тэгэхээр энэ нөлөөл маш өндөр байж байна гэсэн. Тийм учраас л Америкийн засгийн газар яаж байгаа вэ? Трамп бол TikTok-т оролцож эхэлж байна. За энэ дээр юу яриад байна гэхээр Америк дахь TikTok-оос салгаа зарчааш жан юм ийна. Тэгээ энэ дээр ямар нэгэн хятадын талаас хариу мэдээлэл бол өгөөгүй байж байгаа. За тэгээ боцтой хэрэг би жанж юм бэ тий? Миний хөрөнгө бол одоогийн байдлаар 57 тэрбум долларт хүрсэн байж байгаа. За энийг олсон гол их сурвалж нь мэдээж TikTok гэж. Тэгсэн чинь энэ их орлого олж байгаа зүйлийг өөр нэгэн нөхөр хөөш зарчаач гэд тэ. Зарах уу? Зарахгүй байхгүй. Тэгэхээр
Энэ дээр ямар нэгэн хариу өгөөгүй. Хэрв энийг зарахгүй байвал ер нь TikTok-ыг cancelднаа Америкт гээд үзэх гээд байгаа. Бусдууд нь. Тэгэхдээ Трамп бол тийм бодлого байгаа. За Трампын ярьж нь өгшөө TikTok-ыг зарчих юм бол би юу яая? Та нарт 20% татварыг болчихилж болж штэ би. 20% татвар тавьсан. Энэгээр дийл хийчихэж. Тэгэхээр энэ Америкийн засгийн газарт ялангуяа Трампд TikTok-ийн хувийг авна гэдэг бол маш чухал стратеги байна л гэж үзэх гээд байна гэсэн. Тэгэхээр энийг цаашдаа бол бид нар дахиж ажиглаад дараагийн мэдээллийг хүргэх болно. За сайн байна уу залуучдаа. Та арилжаа ээж мөнгө олохыг хүсэж байна. Өнөөдөр нийгэмд хүн болгоно л ажлынхаа хажуур нэмэлт орлого олох. Тэ? Яагаад? Амьдрал бидний цалин орлого хүрэхгүй байгаа учраас. Тэгвэл танд би анхан шатны 5 хоногийн үнгүй сургалтыг санал болгож байна. Та энэ сургалтанд танхимаар суугаад YouTube имжлэг үзэхгүйгээр танхимаар суугаад ойлгохгүй зүйлээ асуугаад практик дадлага хийгээд арилжааг сурч байна. Та энэ сургалтанд сууснараа арилжаан дээрээс ашиг хийх боломж байна уу? Надад ирээдүй байна уу гэдгээ шалгаад цаашдынхаа боломжийг олох боломж биш үү?